залуутаа wild байсан. Тэгээ нөгөө болохгүй бүтэхгүй наа чи амар ундлаа тэглээ гэдэг хахаар хүүхд ингээд далд хумсрын ингээд амар юм айдаг юм аимхай болчт юм санагдав. Цагаа болохоор бүр тэр хол очиж суудсан. Манай дүү бас модны тэнд суудсан. Намайг орно гэдгийг хинч дэмжихгүй байгаа хгүй юу? Yosemite Park-аас бид нар одоо Lake Tahoe юм болов? За юу ч гэсэн тийшээ ингэж явах гэж байна. Тэгээд энэ удаад бид нар яасан бэ гэхээр уулын зам сонгоод уулын зам дотроо бүр юм уулын дээгүүр явдаг зам байд юм байна манайхаа. Бид нар одоо ингээд 6000 фитийн дээр гараад ирсэн байгаа хгүй юу? Тэгээд таад сая гой дрон сигнүүд харсан шүү дээ тийм ээ. Дрон сигн дээр бид нар яг явж байгаа замууд ингээ аюу гой тодорхой харагдчихсан баг гэж найдаж байна. Тэгээд яг энэ уулан дээр одоо basically бид нар хартаа ийм хатан дундуур яваад байгаа хгүй юу. Тэгсэн мөртлөө энэ хатан дундуураа ингээд зам хийцэн. Бүр үнэхээр мундаг. Яаж ийм хатан уулыг ингээд бүр одоо зүсд юм уу, хагалт юм уу? Яаж ийм дундуур ийм зам хийдэг вэ нэр бүр гайхав байж байна. Тэгээд энд болохоор ингээд хамгийн сүүлчийн ер нь бол view point нь байна. Yosemite-гээс гарах үеийнх нь хамгийн сүүлч view point дээгүүр ингээд таад харж байгаа бол юм гоё хоёр онгоц минесч байна. Тэгээ энэ бол ерөөсөө бүр ингээд тэр дөөм нь харагдчихээн манайхаа. Тэгээ яг энэ уулын замаар явах үед моднууд нь бүр юу ад юм байна. Ийм экстра өндөр болчт юм байна. Өндөр нарийнхан ийм pine trees болчт юм байна. Тэгээд breathtaking views тэ байна. Энэ бол яг нэг юм өөр ертөнцид ирсэн юм шиг санагдчих байна. Тэгээ ер нь бол одоо чинь л яг ингээд ийм амар ингээ уулан дээр хүмүүс хайк хийж ингээ гарч ирж байгаа хгүй. Тэнд машинаа тавьчаад. Тэгээ ер нь бол одоо ингээ хүүхдээ гарахгүй ч юм уу яах юм. Уун чин ингээ чин тэг чин ингээд тэгнэ гэж би бол тэгдэггүй. Би бол ер нь жоохон хүүхдээ ингээд гоё өөрийнхөө хэмжээнд эрсдэл бас ингээд авч явах хэрэгтэй гэж боддог. Мэдээж safe байдлаар шүү дээ тийм ээ. Doing dangerous things safely гэдэг концептэнд бол ер нь жоохон тийм байдлаар хүүхдээ жоохон ингээд хүмүүжүүлдэг гэх юм уу. Тэгээ нөгөө болохгүй бүтэхгүй наа чи амар ундлаа тэглээ гэдэг хахаар хүүхд ингээд далд хумсрын ингээд амар юм айдаг юм аимхай болчт юм санагддаг. Тэгээ тэр нь ингээд том болсон ингээд далд хумсарт нэр өөр байдлаар нөлөөлдөг юм шиг бол надад санагдیں۔ Тэгэхээр яг ийм жоохон одоо дөнгөж юм далд хумсрын ингээд сууж байгаа үед бол тийм ээ. Миний охин чадна болгоомжтой байвал гоё болно гэд тийх дуртай. За миний охин юм харж байна уу? Буруу тийш харалцсан юм шүү дээ. За Лея юу харж байна миний охин? За замд явж исэн чинь яг Google Maps дээр хажууд нь Tenaya Lake гэдээ гараад ирэхгүй. Тэгэл за энд нэг лейк байгаа юм байна гэл харсан чинь тараа. Юу амар ингэ. Бүрийн цэвцэг хэрэг бүр надад ногоо цэнгэг нуур биш штэ.
За одоо хамгийн том асуулт 2025 оны дэвтэр ямар байх вэ? За жил болгон өөр гардаг гэж хэлсэн шүү дээ тийм ээ. За тэгээ энэ жилийн дэвтэр маань одоо хэвлэлтээс арай гараагүй байгаа. Бид нэр энэ жил Солонгос руу хэвлүүлсэн маш хүнтэй болт юм билээ. Гэхдээ чанарыг эрхэмлээд Солонгос руу хэвлүүлсэн байгаа. Өмнө нь болохоор Монголд хэвлүүлжсэн, Хятад хэвлүүлжсэн. Энэ жил Солонгост хэвлүүлж байгаа. За тэгээд арай ирээгүй байгаа болохоор өчсөн тайлга авч байгаа. За тэгээд энэ оны загвар болохоор ер нь бол энэ хоёрын дундах хүүхэд гэж ойлгож болно. За энэ аав нь энэ ээж нь гэх юм бол энэ хоёрын дунд хүүхэд гэж та төсөөлж байна уу? Би тэд энэ жилээс эхлээд энэ спираль нуруугаа зүгээр юм гоё одоо үдсэн ийм нуруу болгоод тэгээд энэ хавцас маань жоохон хатуу дуу болохоор жонжин авах гэдэг. Тэгээд энэ нөгөө хатуу хавцаа болоод зөөлөн арьсан хавцан дээр яг хамгийн гоё классик North Star Edition гэж гаргаж байгаа ийм хавцтайгаараа. За тэгээд доторх нь огноогүй буюу одоо энтэйг адилхан байна гэсэн үг. Тэгэхээр та жилийн аль ч үеэс аваад ашиглаад явах боломжтой. Тэр маань жил болгон өөр одоо гоё уур амьсгалтай, өөр гоё загвартай гардаг байгаа. Тэгэхээр нөгөө limited edition гэдэг утгаараа та яг тухайн жилийн коллекцаас аваад жил болгон нөгөө хатгалаад олон жилийнээр бүр цуглуулгатай болох зорилготой. За 21 оны загвар ийм байсан юм байна. Манайхаа энэ болохоор white marble. Эний чинь би бүр анхны жил гаргаад бүр өстой зөндөө баяр хуруулж илээ. За 22 оны загвар болохоор ийм гоё mauve rose гэдэг ийм гоё ягаан өнгөтэй. За тэгээ 22 онд бас ийм гоё дэвшээд хар өнгөтэй night sky загварыг бас хамт гаргаж ирсэн байгаа. За 23 онд болохоор wow Tiffany blue энэ стонн гоё өнгөсөн те. Энийг авсан хүмүүс л үнэхээр азт. 23 оны Tiffany blue өнгө байгаа. За тэгээ 23 оноос гадна 24 онд ийм гоё blue sky ийм өнгө гаргасан маа. Энэ blue sky бол бас маш гоё. За тэгээд 24 онд бас ийм гоё cotton candy purple гэдэг ийм өнгө гарсан. За 24 онд бас undated гэдэг ийм гоё огноогүй загвар гарсан. За энэ жил бид нар та хэдэд зориулаад 3 өөр төрлийн багц гаргаж байгаа. Тэгээд эхний багц нь болохоор та хэд дэвтэртэйгээ цуг Meaningful 2025 plan гэдэг шинэ оноо төлөвлөдөг. Миний өөрөө ордог цахим сургалт байгаа. Тэрийг авч болно. Тэгэх юм бол дэвтэр нь 10% хэмдэрч байгаа. За хоёр дахь багц нь болохоор та хэд номтой цаг авч болох байгаа. За тэгээ номоо аваагүй байгаа хүмүүст бол авахд маш гоё боломж. Яагаад гэвэл дахиад 10% хямдарна. За гурав дахь багц нь болохоор супер багц гэдэг нэртэй. Тэгэхээр та хэд дэвтрээ шинэ оноо төлөвлөх сургалтайгаа за тэгээ номтойгоо цуг гурвангийн нийлүүлээд дэвтрээ бас 10% хөнгөлөлтөй авах боломжтой байгаа шүү. За тэгээ бүгдээрээ яг aruoinc.com/planner гэсэн вебсайтаар ороод формоо бүглөө төлбөрлөлөд авах боломжтой байгаа. Лек Тахо дээр ирлээ. За юу ч гэсэн энэ миний backdrop-ыг харж байна амар гоё. Ногоон, шар, улбар шар, гүн ногоон гэдэг ийм гоё өнгөнүүдтэй. Улаан бас. Улаан. Тэгээ шар хэдэн өнгө байгаа юм бэ? 5 6 өнгө ингээд сөүлжсэн. Ой намрын байгаль дээр хүрээд ирлээ. Өчигдөр ирээд шууд hot tub-д орсон. Та миний vlog-наас харсан те. Намрын ийм одоо уур амьсгалд бол буудлууд нь аюух тийм hot tub-уудтай байт юм байна. Японд би аюух нонстенд ордог гэсэн. Яг энэ буудлынх нь hot tub-д ороод. Тэгэхээр ер нь бол хардаа нэг life hack гэх юм бол та хэд ингээд аялаад амар ядраад ирсэн үедээ штэ. Hot tub-д орчижээ заяо. Шууд ингээд халуун баанд ус дүргээд жоохон хөвтчих юм бол хамаг нэг юм дотор тийм ядаргаа ингээд тайлагдчихдаг гэх юм уу. Гарч ирэхэд нэх гоё юм refresh болцсон байдаг. За тэгээд өчигдөр амар гоё refresh болоод би хаа сэргээд тэ чилээ гараа. Тийм чилээ гарахгүй. Чилээ гарах ядаргаа тайлагдахаас илүү гоё чилээ гардаг юм. Би тий чин 7 цаг Yosemite Park-аас Lake Tahoe дээр ирж байгаа хгүй. Тэг Lake Tahoe чинь нэг юм Nevada, California хоёр мужийн яг энэ хил дээр нь оршд юм байна. Тал нь California, тал нь Nevada тал руугаа. Тэг би тий still California талд нь байгаа. Nevada тал нь илүү тийм казино дүүнц гэсэн тийм синтэй болчдөг гинэ.
Тэгээд бид хоёр хүүхдүүд явж байгаа юм чинь гоё Калифорни талд нь бай гэдэг. Гоё хоолтонд орсон. Тэгээд ёо би камера авч гарахаа мартцсан манайхаа. Үнэхээр гоё хоолтонд орсон Калинис гэдэг. Тэгээд бидний энэ байгаа хэсэг Heavenly Village гэдэг газар юм байлээ шүү. Таад энд ирвэл энэ өстой үнэхээр гоё газар байна. Starbucks-тай зөндөө олон төрлийн хоолны газартай. Шууд лоббигоос хоёр алхаал шууд лифтэнд суугаад санийн баазынхаа лифтэнд суугаад тийш уул руу гарчтай байна. Тэрийг битэр мэдээгүй байхгүй. Өчигдөр яг гарч ирчээд бүр битэр бүр ингээ шоконд ороод ваа энд өвлөөл ямар гоё юм бэ гээд. Тэгээ санийн бааз нь онгоотл дахиад бараг сар гарan хугацаа байгаа юм билээ. Одоо харалтаа ном ногоонороо байх цаас ороогүй бахт санийн бааз нэгдэхгүй. Тэгээ гэртээ орж ирээд нам бүр ер нь шүн алган манайхаа битэрийг бүр ингээ нокаут. Битэр ч шүү дээ. Бит гурлаа зүгээр нокаутыг олцтой тултал нь хийж байгаа байхгүй юу гэл тасардаг. Өглөөний хүмүүс болчт юм байна. 6 эрт тасрагч манайхаа 8 9 гэл тасрагч нь өглөө яалтчгүй 6 гэл нүд бүр ингээд нээгддэв юм байна. Тэгээд охинтойгоо цог одоо дүүтэйгээ бид 4 гоё өглөөний цай уух гээд явжээ. Лег тахаг өнөөдөр үзье гэж бодож байна. Тэгээд үзэх юм зөндөө юм байлээ. Ер нь бол нэг хальт төрсөн мэдрэмж гэх юм бол манайхаар одоо хэлэх юм бол үнэхээр бүр юм тултал нь хөгжүүлсэн хөвсгөл байгаа байхгүй юу. Энэ дотроо баг 15-аас 20 цанийн баацтай юм байлээ. Боддоо нэг цанийн Улаанбаатар улс чинь нэг цанийн баацтай шүү дээ. Sky Resort гэдэг нэг арай нэг юм гайгүй. Зөвхөн энэ лег таахуу дээр нь л гэхэд 15-аас 20 цанийн бааз байдаг. Одоо энэ буудал гэхэд өөрийн гэсэн цанийн баацтай байгаа байхгүй юу. За тэгээ бидний бууж байгаа буудлахаараа Marriott Vacation Rentals гэдэг. Ер нь бол Marriott одоо сүлжээний Timber Lodge гэдэг нэртэй vacation club. Тэр яг нэг юм амралтаар ирж байгаа хүмүүст урт хугацаанд байж болох ч юм уу. Тэр айгу тохиромжтой яагаад гэвэл дотроо та нар рум тур харсан тий галтогоотой, унтлахны өрөөтэй, гоё living roomтэй, бүр том closetтэй айгу тухтай юм бэлээ. Өвөл ирэх юм бол ер нь супер юм биш шүү. Тэгээд өвөл 100 ер нь бүхэл үйлрэлт маш гоё юм байна. Өнөөдөр тэгэхээр хэдүүлээ лег тахог хамтдаа Explore хийцгээе. Ууг нь энчээ төлөвлөгөөгөөр бол 2 хоног байсан. Тэгсэн чи өчтөр 1 хоног нь болоод өнөөдөр ингээ сүүлийн хоног болчихж байгаа байхгүй юу. Тэгсэн чи өчтөр ирээл шууд мэдрэмж нь үнэхээр таалагдсан. Ямар гоё газар вэ. За 1 хоног илүү бай гэд би тэд extend хийсэн байгаа. Минимумда 3 хоног л дээр юм уу гэж одоохондоо бодож байна. Тэр бол одоо ер нь ингээ road trip ингээд хийгээд байгаа штэ тий. Тэр Chipotle, Panda Express байна. The Five Guys, McDonald's одоо бэж болох бүхэл нөгөөний чэйнүүд нь байгаад байгаа байхгүй гэж цагаа хөдөө ингэж хитрхи одоо бүх юм бэж явах сони юм аа. Whole Foods байна. Би болохоор тэр нь харин эсрэгээрээ тэр нь гоё юм биш үү ингээд цутарч явахгүй. Тэгээ яг ингэ эдмэр байгаа юм бүгд байна. Умараа гоё Starbucks уучаад гоё ингээ ууланд хонно гэдэг чи гоё байгаа зү. Цогоо шиг ингээд юуч байхгүй, ямар ч тийм convenience гоё юм байхгүй. Зүгээр л байгальд ингээд Монголд хөдөө явдаг шиг явсан гоё. Тэгээ сумын төв орвол юуч байхгүй байвал нэг жоохон хүн савн тий. Эсвэл яг ингээд Америк шиг бүх юм нь бэдэг бол гоё. Доор comments түлтээгээрээ. За бид нар энд хоол идэх гээд ирсэн байна. Энэ болохоор 60 жилийн түүхтэй байна. Шар барилгатай pancake steaks and omelets гэнэ. Тэгээд меню ийм том юм байна. Ингээ нээсэн чинь одоо юу вэ? Өглөөний цайнд идэж болох одоо бүхэл юм энд байна. Нилээн тэмчгэрлэг юмтай бол pancake waffle байна. Эсвэл одоо бүр ингээд хүнд өглөөний цай уух туртамж идэж штеп бүр ингээд гоё бэконтэй, сосижтэй, стейктэй тийм бол байна. Тэр нь бол энэ хоолнууд нэг одоо хүний хоол бүр маш их хэрэг юм лээ. Аз хүнд бол итгэхээр зөндөө илүү гарсан болохоор баг захиал гэж бодож байна. За Лея зураг харуулъя гинэ. За харуулж. Wait, mommy. Wait. Wait. Богл хайж явдгийг таад мэдж байгаа. Тэгээд зам дээр нэг жамба жуус гэдээ бахаар нь орж ирж үзлээ. Тэгсэн чинь зөндөө олон ацай боглын сонголтоо байна. За мэл топпингуудаа бүр нэлээд их хийд юм байна. Хамгийн гол нь ацайн хэр амдаг. Нэг blueberry амсан чи blueberry бүр ямар хурц амттай байна. Ацай ихэд зөөлөн байж болтгоо.
хэд мөсөн байж болдог байхгүй юу? Энэ бүр аюул дэжгүй мэн. Би ойрт аюул тийм хүнд юм идэж чадах ойлцоо. Махтай, гуралтай аюул тийм хүнд хоол идэж өдөржингөө гиз өвдөд би жоохон мяарч яваад байгаа байхгүй ингээд хүнд оргиод bloated гэдэг чинь яг тийм bloated feeling аваад зөөлөн хөнгөн хоол идчихэж би зүгээр аа тэггүй бол үнэхээр нэг юм хүнд хоол идчихээр бүр яг тэр өдөртөө ингээд гиз өвдөд өдөржингөө базалж гиз ингээд хүнд оргиж явах аюул туггүй мэт юм байлээ. За манайхаа би сая Патагони ороод нэг шинэ күрчиг нэмж авсан. Тэгээд энэ жакеттай угаасаа айгүй халууцаад байна. Тараа. Ийм гоё өнгөтэй. Өнгө нь айгүй гоё байгааз. Өнгө нь ийм Tiffany blue. Гэтэ бас Tiffany blue юм уу гэхээр бүр ийм гоё усан цэнхэр гэх юм уу? Ваа, за ямар энэ да. Энийг өмсч үтсэн чинь шууд миний нүүрний арсны тоонтой айгүй гоё зогцож байсан байхгүй юу? Цагаатар одоо ингээ хос күрчтэй болсон. Цаа ч юм болохоор ногоонтой. Би одоо ийм цэгэртэй болсон. Маш хөнгөн мөртлөө халууц үлдгүү. Тэгтээ хүүтэн үед бас дааруулдгүү. Яг Патагони ер нь айгүй гоё аялын брэнд миний хамгийн бас хайртай брэндүүд юм аа. Нэг компани хариуцлагатай байдал нь маш өндөр. Байгаль дэлхийд бүр амар тустай компани зөндөө тийм environmental initiative хийдэг. Шууд подолкон дээр ингээ өмсгөд окей юм байна. Энэ күрчтэйгээ сая ингээ авахд $300 болж байна. Цанын баазны рут байгаа байхгүй юу? Ер нь бол 11 сарын 22-нд нэгдэх юм байна. Та хэд энэ замыг хардаа. Бид нар одоо энд байна гинэ. Дээшээ лифтээрээ яваад ийм том уул, ийм олон зам байна гэж боддоо. Хэдэн янзын замаар буугаад байгаа юм би. Энд ч нэ бас лифттэй юм байна. Энэ зүгээр уулан дээр бүр юм хот өрнөж шít. Ski snowboarding. Тэгээ би бол одоо тийм олон улсын цанын бааз манд руу явж байгаагүй. Канадад бол нэг гулгаж исэн. Энэ бол үнэхээр олон замтай санагдлаа. Та хэд өөр газараас цанын бааз очиж исэн бол ер нь ийм байдгүй эсвэл энэ асал амир юм хэлээрээ. Яг ингээл шууд манай буудлаас гарч ирээл манаа гэж өөрийнхөө буудал шиг ярьж байна. Энэ цаана лобби байгаа байхгүй юу? Тэр цаана лобби байгаа. Тэгээ шууд ингээл лифтэндээ суугаад дээшээ яваад тэнд нэг дээшээ зам өгсөд байгаа. Тэр чи ер нь бол эхлэл юм байна. Та хэд өвөл хэрэг Америкт байдаг бол энэ Лейк Таховын цанын бааз дээр ирж гоё. Үзээрээ би үзэж чадсангүй явах юм шиг байна. Maybe next time. Цагаал Лей хоёр унтсан, тэр хоёр ядраад байна. Гэт угаасаа Лей бас өдрийн унтлагаа хийх гээд. Тийм болохоор одоо би дүүтэйгээ цуг гоё энэ хаяар жоох explore хийж болж байна. Би тэр үтс ихлэ гоё Starbucks-ын кофе авчаад тэгээд гоё явна да. Манайхан бид хэд орой хоол идэх гээд гоё пиццаны газар ороод ирсэн байна. Дахиад ийм авраг менютэй заяо. Base Camp гэдэг ийм ресторан байна. Heavenly Village дээр. За тэрний рейтинг болохоор маш өндөр. Битүү хүнтэй манайхан 4.5 байсан баха. Тэгээ энэ рестораныг хардаа зүгээр пик нэгч ширээ ингээд нэгч суул ширээ байхгүй. Маш их очртой. Тэг өндөр үнэлгээтэй болохоор бид нар орж иж үзсэн. Манай дүү кола авсан чи энэ колыг нь хардаа миний толгойн хэмжээтэй адилхан том кола ирж байгаа. За манайхаа хоол ирлээ. Тэгээд бидний захиалсан meatball, spaghetti meatball. За жоохон гомонгой хэлж идээд тэгээд meatball-аас хаз гинэ. Шууд бяцлаг нь бол аман дотор бүр ингэ орж ирээд. Ямар гоё юм бэ? Дараачих нь болохоор энэ пицца. Энд чинь ямар пицца вэ? Base Camp гэдэг өөрсдийнх нь одоо нэрийн пицца юм байна. Урьдл нь маш нэмгэн мөртлөө дээшээгээ ингээд нэлээд олон юмтай. Нөгөө талаас нь миний яах вэ? Энэ талаас нь. Ямар вэ? За. Мами. А чи энэ ч нэг юм уу? За.
За. She's nice. Nice. Okay. За Hawaii намсч үзүүлээ манайхаа. За, миний ер нь хамгийн дуртай пицца Hawaii. Окей, чинь энэ намсаа тий за. Ямар ч орцоо бүр юм харамгүй хийсэн юм шиг санагдчих. Яг юм битүү ханаас битүү сонгон, битүү pepperoni, битүү хайм. Тэгвэл нэг пицца авах нь ганц нэг ингэ байж дээ шүү дээ. Тийм биш бүр ингээд айгуу тийм баялаг юм байна. Леер тусалж байна. Oh, thank you. Mommy. Okay, well, you not yet. Alexa логч. Wow, nice. You on that, Daddy. Манай аяллаа лег тахаа аяллаа 3 дахь буюу сүүлийн өдөр нь өнөөдөр болж чинь тэгээ би тэгээд сая өглөөний цагаа уучаад нэг гоё бич дээр нэрцэн байна. Тэгээд манайхаар бол юм хөвсгөл шиг гэх юм уу? Хөвсгөл шиг юм хүүтэн юм байна. Ер нь бол нэг яг надад л төрсэн сэтгэл шүү дээ тийм ээ. Хөвсгөлийг толтол нь хөгжүүлсэн. Эргээ дагаад бол нэг их юм хийгээгүй. Илүү яг нөгөө нэг эргийнхаа эсрэг талд нь гэх юм уу. Одоо зам байгаа шүү дээ. Эргээ дагаад ингээд зам хийцэн. Замынхаа эрэг талд нь бол нэг их юм байхгүй. Яг нэг онгон байглаар нь гоё байлгаад бичтэй үлдээгээд замынхаа эсрэг талд нь болохоор бүх одоо ресторан, буудал, дэлгүүр хошоо юу гэдэг тиймэрдүү хөгжүүлэлттэй гэдэг ингээд хийцэн байгаа байхгүй юу. Ерөөсөө хөгжүүлсэн чинь л ингээд аялал жуулчлал хамаагүй гоё болчих жоохгүй хүмүүс ирэхэд хүртэл гоё ингээл амарна. Тэгээд яг тэр цанын бааз бол үнэхээр супер. Тэгээ одоо бид нар яг юм хүрчтэй байна. Тэгэхээр нэг юм 12 3 градустай байна гэх юм уу? 10 сарын сүүлээр тийм дулаахан бол биш. Гэхдээ ер нь бол энэ бич дээр нь айгүй их юм хүмүүс зундаа ирж бүр яг ингээд гоё ордын байна. Энэ хүн гоё каяк хийж штэ. За би одоо ирэглүүн ингээд гараа хийж хийлээ заяа. Монгол хүн чинь ер нь хаач утсан ингээд нэг сайхан уул уснаа залбираад мөргөөд те бас яг ингээд гоё толгойдоо шавшаад хүндэтгэл үзүүлдэг байгаа. Илс нь бүр ийм чулуун юм байна. Ийм чулуун. Яг ийм илс байхгүй жижиг юм чулуун ширхгүйт те. Тэгээд маш тунгалаг юм байна бүр юм. Тэгээд айгүй хүүтэн байна. Ямар ч үнэр алга. Би ер нь тэнд очиод нэг юм тийм байгалийн үнэрлэх дуртай, мод үнэрлэх дуртай, шороо үнэрлэх дуртай, зүлэг үнэрлэх дуртай. За би ийшээ ормоор байна. Би бүр ингээд энэ тэнд очиод юм усанд нь айгуу тийм орох дуртай төрлийн юм баггүй юу. Цагаа болохоор бүр тэр хол очиж суудсан. Манай дүү бас модны тэнд суудсан. Намайг орно гэдгийг хинч дэмжихгүй байгаа байхгүй юу. Тэгээ би болохоор ингээд бүр ингээд бүх юмаа ингээд бэлдээд ирсэн байгаа юм. Тэнд болохоор нэг баахан ресторанд нь хүмүүс ингээд суугаад хоол идээд байгаа байхгүй юу. Би одоо ингээд орвол бүр бүх хүнийг яг ингээд нүдийн хэн дээр навчрах гэдэг авшиж санагч. Орчмоор л байна. Яа. Арахаар шидлээ. Яагаад вэ гэхээр нэг л амьдарч байгаа юм чинь орж үзье. Нэрээ зүгээр намайг зоригч болж байгаа нэг л юм явлаа гэдэг үг за. Нэг тийм амар уурлаг юм байхгүй зүгээр л за явлаа. Дараа нь хизээч энд ирлээ те мэдхгүй штэ. Ирэхгүй ч гэж магадгүй штэ. Лег таахаа дээр ингээд cold dipping хийсэн болдоо гэдэг тийм бодолтой би үлдэж дуусмаар байсан. Хиймээрсэн гэхдээ арай л хүтэн байсан гэдэг тийм нэг юм хийгээгүй гэсэн тийм зүйлтэй үлдмээргүйсэн. Харин эсрэгээрээ ингээд за лег таахаа дээр би чинь те 2024 оны 10 сард би лег таахаа дээр cold dip хийжсэн шүү дээ. Тийм хийжсэн гэдэг. Тийм яриа ингээд үе хүүхдүүдтэй хэлээр байгаа байхгүй юу? I wanna be that grandma. Имэн залуутай wild байсан. Ирээдүйн хойч үеийнхаа төлөө би яг одоо өсрөх гэж байна. За окей. Юу ч гэсэн хамтаа орсоо тийм манай дүү намайг дэмжлээ. Дүү ах юм гоё байхгүй юу? Дүү ирэхээр юу ч хийн гэсэн их чигээ хайпалдаг байхгүй юу? Хизээч ихчээгээ наач тэнэг өнөж хэлдэг. Дүү бол яг юм тэгээд манай дүү тийм болохоор би сая дүүдээ яг энэ төлгөө ингэ танилцууллаа л та. За хоёлаа орё гэдгийгс чи манай дүү амар сонсож байсан аа. Окей. Би бол амар бэлтгэлтэйс тахгүй яг ингээд цагаан хувцастайгаа тэгээ шорттай орё гэж бодож байна. Чи бол хувцас болохоор тийм дотор хувцастайгаа л орё гэж байна. Тэр жоохон хол ирсэн байгаа хгүй хүмүүсээс. Тэгээ та хэд нэг амар гойсыг харуулж ийж бодлоо. Ийшээ ингээд бүр юм ногоон бүр ингээд нөгөө наран гялтгансан те нөгөө glistening гэдэг юм чил болж байна л да. Ийм гоё ногоон те ийм гоё тунгалаг бүрийн доошоо бүх юм харагдаж байгаа хгүй. Тэгээ манай дүү сая хэллээ. Иш ингээд өсрөх юм бол яаж буцаж гарч ирэх үү гэж чи би бүр гинт чимэр ухаантай юм бэ. Нэрээ яаж хоёлаа буцаж гарч ирэх үү гэд. Бид хоёр нэг ийм декээс өсрөх гэж байгаа хгүй. Одоо нэг модон ийм хавцсан тавцангаас яаж буцаж гарч ирэх юм энэ нэлийн өндөр болохоор I think we have to swim back.
нөгөө бие арчаад хураа хуцаа өмсөхгүй бол яг дараадсан болохоор хуцаа өмсчлээ. Гэтэ ямар үнэхээр супер байлаа. Ер нь бол ийм хүт туусанд орохоор нөгөө нэг хүний хамаг юм өвчсөн яг бидээс биеийн одоо идээс ингээд бүр ингээд цэрэгдэг те. Зөндөө бол одоо ингээд доторх ид эрхтнүүдийн ингээд шарах ч юм уу ингээд идэрдэг ач тустай юм бэлээ. Хоёр талтай юм байл л те. Одоо монголчууд бол эмэгтэй хүний хүт туусанд орох мууч гэдэг юм уу те. Эсвэл одоо химитэй олон ч гэдэг юм уу. Барууны судалгаанаар бол ер нь ингээд cold dipping айгуу тийм ач тустай гэдэг юм байлээ. Тэгээ би бол айгуу дуртай яагаад гэвэл яг ороод гараад ирсэн дараа бүтэн өдөржингөө ингээд яг идээс ингээд сэрэгцэн мэдэрдэг. Ач тусын би өөрийнхөө биеэр аягүй их мэдэрчээсэн болохоор ер нь хаа сайгүй ер нь ингээд жоохон cold dip хийчгээд идэв. Тэгээд ёо амжилтаа боллоо. Тэгээ сая бид хоёрыг ингээд гарч ирсэн чинь энэ дек дээр нь бах хүмүүс ингээд ирсэн. Зураг авахуулангаа бидний хоёрыг бүр ингээд хараад бүр ингээд шокроо заяа. Тэгээ гарч ирсэн чинь амар хөөрхөн ваа. You guys бүр ингээд амар cool байна. Та хоёр бүр яар зөрөгтэй юм бэ гэсэн чи битээрээс хөлдөж өгч дотроо гаднаа баярлаа зүгээр. Гэхдээ ер нь бол хүт өсрөө ингээд өсрөнгөө хамгийн түрүүнд яг ингээд хамаг би шокерд өгөхгүй бүр яг ингээд угаасаа амар гот дулаах явж яснаа гинт ингээд цэл хүт өсрөө өсрээд орох чинь ямар ч би ингээд шоконд орно. Тэгээ яг ийм үед яах хэрэгтэй байдаг вэ гэхээр сэтгэл зүгээ айгу бэлдэх хэрэгтэй. Тэгэхээр одоо ингээд оронгуудаа хамгийн түрүүнд амьсгал маш чухал ийм богино гэж ийм амьсгаа авч болохгүй. Айгу тийм гүнзгий урт амьсгаа авах хэрэгтэй байдаг. Гэт яг бие тайвширахыг хүлээх хэрэгтэй. Ер нь бол би ороод нэг 30-аас минутын хооронд би өөрөө ингээд усандаа тасаад хүүтнээ мэдрэх болчдөг. Тэгээд яг тэр үе хүртэл нь жоохон л тэсчих юм бол ууган зүгээр тэгэхгүй яг орчоод гэдэг ингэх юм бол ер нь бол улам даарах гад улам аялаадаг. Тэгээ нэг орохдоо ер нь бол шууд л ингээд бүтэн биеэр орцсон дээр тэгэхгүй ингээд баг багаар ингээд дип хийгээд ингээд ахаар ингээд хүүтнээ мэдэрч эхлээд дээшээгээ ингээд хуурай байгаа болохоор бас ингээд айж эхлэддэг. Тэр сэтгэл зүй айгуу чухал. Тэгээ орсныхон дараа бас өөрийнхөө сэтгэл зүйг амар удирдах хэрэгтэй. Яг ингээд тайвширна одоо удахгүй зүгээр болно те энэ миний биеинд ач тустай ч гэдэг юм уу. Тэгээ ингээ хөдөлгөөнөө зогсоохгүй ялангуяа энд бол ингээд зогсчих юм бол ингээд доош ингээд живчих магадaltaй шүү дээ те. Хөдлөөд ингээд далаасаа хөдлөөд сэтгэл зүгээ яг удирдаа тэгээ ингээд тайван урт амьсгаа аваад ингээд л би ингээд цаанаасаа ингээд дасаад гойлоод ирдэг. Тэгээд яг миний хувьд бол тэгээ яг ороод ингээд жоохон байсан дараа баг усан дулаахан мэдрэмж төрж эхэлдэг. Ерөөсөө даарахаа болдог. За юу ч гэсэн энэ аяллыг бүр үнэхээр супер дуусглаа манайхаа. Тэгээд hope you guys enjoyed it. Би тэгэд өнөөдөр жоохон гоё тайван энэ хаваараа байжгаад тэгээд маргааш өглөө эрт явах болно.